Манай өнөөдрийн подкаст Австрали улсын Сидней хотоос зочинтой ярилцлагаар ингээд эхэлж байна. Тэгээд өнөөдрийн манай ярилцах сэдэв болохоор Австрали улсад ахлах сургуульд сурдаг хүүхдтэй хүмүүст өгөх зөвлөгөөг ер нь одоо яг ахлах сургуульд ажилладаг мэрэгчлэнээс нь одоо ингээд авах гээд сууж байна. Манай зочноор өргөцсөн Онон маань өөрийгөө танилцуулах сонсогчдоо. Сайн байцгаана уу? Намайг Онон гэдэг. Би Австрали улсын Сидней хотын New South Wales мужийн Kogarah High School-ийн директор Kogarah Intensive English Center-т Student Learning Support Officer гэдэг ажил хийдгээ. Энэ сурагчдаа дэмжиж ажилладаг ангид багш нарт туслаад тэгээд хичээлийн гадуурх үед ч гэсэн эцэг их болон сургуулийг одоо хооронд нь engage, bridge хийж өгдөг, орчуулга хийдэг, ярилцдаг. Ер нь бол тийм л Монгол community-г дэмжиж ажилладаг юм байна. Тэгэхээр одоо энд сурж байгаа Монгол сурагчд, Монгол эцэг эхчүүдийн хувьд бол ер нь сургуулийнх нь багш ажилчтай сурагчтайгаа эцэг эхчүүдийг хооронд нь холбож өгдөг гэхээр бол нэлээд чухал одоо яг байгаа халуун цэг дээрээс нь хэрэгтэй мэдээллийг өгөх яг мэрэгчлэн хүн гэсэн үг шүү дээ, тий. Ярилцлагынхаа хоёлаа эхнийхээ асуултыг асууя. Австралийн ахлах сургуулийн сурагчдын бие даасан байдал, өөртөө ихтэй байдал нь бусад одоо улсын сурагчдаас хэрхэн яаж ялгаатай ажиглагддیں۔ Ямар хөө хэдэ? Ер нь бол Австралид багасаа одоо Австрали хүүхдүүд те багасаа сураад төрөөд өсөөд ингээд ахлах сургуультай орж иж байгаа хүүхдүүд л бусад орны хүүхдүүдийг бол ялангуяа нөгөө Азийн улсуудаас ирсэн сурагчдын хажууд бол айгүй эрс ялгаатай харагддаг л та. Айгүй өөртөө ихтэй, өөрийгөө олчихсан. Тэгээд зоригтой, тийм нээлттэй, бие даасан байдлыг ажигладаг. Тэр нь бол ер нь бага ингээд баг сургуулаас нь ч юм уу эцэг эхийн хүмүүжлээс нь нөхцөлөө багаас нь өөртөө тохирсон хариуцлагыг хүлээлгээд бас хажуугаар нь өөрийнх нь эрхийг болон бусны эрхийг ингээд мэдүүлээд сургуульч гэсэн хичээлийн програмаар заагаад явцдаг. Багаар хамтран их ажилуулдаг энтгийнхэн. Тэгэнгუთ тэр хүүхч нөгөө бие даасан багийн өмнө хариуцлага хүлээж чаддаг. Тийм зоригтой болцсон байдаг. Тийм. Азийн ялангуяа Азийн орноос ирсэн сурагчид бол манай Азийн соёл чинь ийм даруухан айгүйх хүндлэлтэй ахмадуудаа ч юм уу тий жоохон бүрэг ийм бие баримтгай байдаг. Тэгээд Монгол хүүхдүүд ч гэсэн адилхан ингээ ихэндээ юм уу ер нь ирсэн хүүхдүүдийг ажиглаж байхад бол харьцангуй ичимхий би өөрийгөө илэрхийлэхдээ арай нэг юм илэрхийлэх чадвар нь арай дутмаг ч юм уу. Тэгээд дотгошоогоо байдаг. Эсвэл арай жоохон өөртөө ихтэй байдал нь ч гэсэн яг бүрэн ийм задраагүй тийм байдаг. Тийм л зүйл ажилладаг та. Тэгвэл одоо яг ингээл Монголоос одоо дөнгөж одоо Австрали улсад ингээл суралцгаал Монголоос шилжиж ирээд ахлах сургуульд орж байгаа хүүхдүүдийн хувьд болонгууд яг нэгдүгээрт ер нь хамгийн анх нь ингээд тулгамддаг асуудлууд нь ер нь юу байд юм бэ? Хамгийн за яг мэдээж хамгийн анхнд бол тий жоохон баг зэрэг хэлний мэдлэгтэй хүүхдүүд ирдэг. Хөвчлэн бол энэ нь бол англи хэлээр одоо энэ сургуульд ороод сурахад бол хангалтгүй мэдлэгтэй ирдэг. Тэгэхээр хэлний мэдлэг хэлний одоо барьер одоо хэлгүйгээс болоод өөрсдөндөө жоохон стресс сурагддаг. Ер нь бол хоёр орны ялгаа, соёлын ялгаа хүүхдүүд бол тий маш сайн эцэг ихэн тайлбарлаж өгөөгүй ч юм уу мэдээл маш сайн аваагүй л бол тэр соёлын ялгаа болон сургалтын систем, Австралийн сургалтын систем, Монголын сургалтын систем ялгаа бол маш өөр гэдэг л та. Одоо анги дээр хичээл явагдах нь багш нар хүүхдүүдтэй харилцах нь тэр нь бол энэ хүүхдүүдэд айгүй их бэрхшээлтэй болж ирдэг байх гэж боддог. Тэгээд бас одоо ээж аав нь бид нар ч одоо бүгд л ялгаагүй тий визэн дээр байдаг ажилдаг, сурдаг, сурагч ээж автай, биеийн одоо хүнд хүчний ажил хийдэг. Тэнгууд аав ээж нар нь одоо ярилцах, цаг зав багтай, ядарсан, стресссэн, асар их мөнгөний дамтанд орсон. Тийм байдаг л да их гэр бүлүүд маань. Тэнгууд нөгөө шинэ орчинд ирж байгаа хүүхэд шинэ хэл дээр хичээл үзэж байгаа шал өөрөөр одоо шал шинэ орж байгаа ертөнцийн эхэлж штэ тэр хүүхдүүд бол тэр хүүхдүүд бол айгүй их эцэг эхийн анхаарал, ярилцлага, хараа хяналт, халамж хэрэгтэй байдаг. Тэр нь л хамгийн их тулгымдсан асуудал.
чи сая хэлж шүү дээ. Эхлээд одоо анх ингээ Монгол хүүхдүүдийн ялгаа нь бол ингээ жоохон тотгошоогоо өөрсдөө илэрхийлэх чадамж муу байдаг те. Австралид ингээ баг сургуулаа сурсан хүүхдүүд болонгууд багасаа ингээ өөрөө илэрхийлэх чадвар нь илүү дээр хөгжсөн байдаг. Тэгвэл Австралид ирээд гадаад хүмүүстэй харьцахад хэлний бэрхшээл гараад ирнэ те. Тэгэхээр чи ингээ давхар ийм тэр хүүхдүүдэд тулгамдж байгаа хаалт болоод асуудал болоод ирчихэж шүү дээ. Энэ тал дээр болонгууд одоо нөгөө хүүхэд өөрийгөө илэрхийлж чадахгүй хэлний асуудалтай байгаа. Тэнгүүт одоо чамтай одоо ингэж асуудлаа хүүхдүүд хэлээд сургуулийнхаа багш нартайгаа ч юм уу ингэж харилцаа холбоо үүсгэх боломжтой байдаг гэсэн үг үү те? Боломжтой байдаг. Тэгээд ер нь би бол аль болохоор юм найз шиг юм шиг те. Заавал нэг би одоо ажилдаг багш, туслах багш шүү ч юм уу тийм офисер хүн шүү гэдэг талаас хүүхдүүдтэй аль болохоор энгийн найз шиг юм шиг л харьцахыг хичээдэг. Тэгээд ихэнх хүүхдүүд ч гэсэн ер нь надтай харьцтай ч гэсэн юм бүрэг бодлоо илэрхийлдэггүй. Ялангуяа одоо энэ өсвөр насны 7, 8, 9 дугаар ангийн хүүхдүүд ч нь бол шилжилтийн насан дээр явж байгаа учраас айгүй бас эмзэг насанд байдаг юм шиг ингээ ажиглаад байхад тэгэнгүүт тэр болгоо ингээд шууд асуудал их өндөрлөө бол хэлэхгүй. Тэгэл нэлээд ярилцаж нэлээд удаан ингэж сууж асуултаар асууж ингэж өөрийн асуудлыг гаргаж ирдэг. Түүнээс шууд гүйж ирээд надаа ийм хэцүү байна, би ийм ойлгохгүй байна, ийм болохгүй байна ч гэдэг юм уу тийм өөрийнхөө одоо болохгүй асуудлуудыг бол шууд дэлгээд гаргахтаа Монгол хүмүүс бол харьцангуй бүрэх ч юм уу баг байдаг. Тэгэхээр энэ тал дээр одоо эцэг эхчүүд ер нь чи хандаж зөвлөгөө өгөхөд ер нь юу гэж хэлэх вэ? Эцэг эхчүүд маань бол асуудлыг шийдэхин тулд Монгол энд ирсэн ээж аваад бол мэдээж хүүхдүүдийн төлөө хүүхдийн боловсрол, эрүүл мэнд одоо нийгмийн хөгжил бүх юм сайхан байгаасаа гэснээр ингээд Австралид ирээд бид нар чинь ажиллаад, сураад, ажиллаж сурах чинь бас хэцүү шттэ. Визний асар өндөр одоо төлбөрийн дарамттай байдаг бүгд. Тэгээд хүүхдүүд нь сурдаг, 2-3 хүүхэд нь сурдаг, ээж аав нь оюутан айлууд ч зөндөө байгаа. Айгүй их мөнгөний дарамт ирдэг л те. Тэгээд эцэг их зөвлөж хэлэх юм нөгөө бол ерөөсөө хүүхдүүдтэйгээ маш сайн ярилцаа. Одоо манай Монгол хүмүүжил чинь нэг өөртөө тий энэ яхаараа тэгдгийг ямар дураараа ингээл загинждаг. Энэ бүр ингээл галзуурчжээ. Бүр энд ирээд задарлаа ч юм уу тий хүүхдүүд нь өөрчлөлтөд байна. Эсвэл нэг л ууртай хүн гэл бид нар ч гэсэн ядраад одоо чиний төлөө өчнөө мөнгө төгрөг юм ажил бие золиослоод ингээд ажиллаж ийн өчнөө төлбөр мөнгө хэцүү байх чинь чи юу ингээл хүүхдээ зарим төгссөн маягаар тийм үе гарах гад идэг их ядраад ирэхээр тэгэлгүйгээр тэрийгэл жоохон төвчээл айгу ууггүйгээр хүүхдээ сонсоод ярилцаад найз шиг нь дэмжиж ялангуяа өсвөр насны банд нартай эрэгтэй хүүхдүүдтэй айлбал тий аав нар нь илүү дотн байгаад за нэг 30-40 минутыг ч юм уу тий оройд хүүхдэд зарцуулаад өнөөдөр шинэ сургууль ямар байсан, ангийнх нь хүүхдүүд яасан, хэлнийх нь мэдлэг нь яаж юм, миний хүүхдэд юу болж ийн, юу нь болохгүй нь тий тренер явахад ямар байсан, эсвэл алхаад ирэхэд яаж ийн. Одоо хүүхдүүд ч юм бол бүх л ингээл гэрээс гарч явбал ингээл нийгмийн харилцаанд ороод явж байгаа шал өөр ертөнцөд шинэ газар хэлний ингээд та бүгд бидэнтэй л адилхан ингээ хэлний асуудалтай хэлний ийм барьер хаалттай ч юм уу тий тэр болгоноос хүүхэд стресс сураагаа явж байгаа айцтай байдаг. Айгүйх айцтай гэдэг Монгол хүүхдүүд. Тийм байгаа хүүхдүүдэд бол гэрт нь ирэхэд ээж аав нь гэр шиг мэдрэмж төрүүлээд тий стрессгүй хүүхдүүдтэйгээ маш сайн ярилцдаг, ойлголцдог байгаасай л гэж хүсмээр байна. Тэгээд тий ер нь бол ярилцахаар ч одоо хүүхэд бол өөрийгөө ч гэсэн багаар илэрхийлээд сурж байна тий эцэг ихтэй зөвөр илэрхийлж сурж байгаа хүүхэд цаашгаа нийгмийн харилцаанд орохоор өөрийгөө ч гэсэн зөвөр илэрхийлэхтэй багаар ч гэсэн эн чинь тус нэмэр болж байгаа асуудал шүү дээ тий. За тэгвэл дараагийн одоо асуулт маань болонгот хүүхдүүд одоо 6-аас 7 дугаар ангитай шилжихдээ primary school-ээс high school-д орохдоо ингээд сургуулаас нөгөө orientation ингээд зохиод юм байна л да тий. Одоо хүүхдийн чинь аль ахлах сургууль руу шилжүүлсэн яахаар байна? Хүүхдээ та ингээд охтын сургуульд төгөө, хөвгүүдийн сургуульд төгөө эсвэл одоо яг аль үндэстэн илүү ингээд давмгаалсан сургуульч гэдэг юм уу тий. Тэр талаар ингээд асуугаад эцэг их өөрөө тэр тал дээр юм өөрийнхөө одоо санаа явж болно шүү дээ. Би охтуудын сургуульд өгмөр ан гэх юм бол тэргээ эртхэн одоо тэр orientation-д суугаад юм уу эсвэл сургуулийнхаа багштай нь уулзаад ярилцах боломжтой гэдэг юм билээ тий. Хэрвээ энэ orientation-д одоо суугаагүй сул тавч нь юу вэ? Энэ талаар чи нэг мэдээлэл өгөх үү? Тий. Одоо 6 дугаар анги чи одоо бага сургуулаа төгсөөд ахлах сургууль руу орох гэж хаад тий orientation хийдэг. Тэрэнд бол суух давуу тал бол
аюу их байгаа. Одоо Австралийн систем яаж явагдаж чинь тий ахлах сургуульд ороод хүүхдүүд чинь ямар сургуулиуд байж болохын танай дүүргийн одоо амьдарч байгаа хаягийн харьяаны тий ийм сургуулиуд байна. Танай охин чи юу хүсэж байгаа, хүү чи юу хүсэж байгаа ч юм уу, та бүгд юу хүсэж байна. Ийм тэр сургуулиудаа одоо танилцуулна шүү дээ. Тэр ориентейшн дээр ийм сургуулиуд байна. Охидын сургууль ингэдэг, хөвгүүдийн сургууль ийм байдаг. Тэгээд зүгээр одоо тий дараагийн дүүргийнхэн сургууль, холимог сургууль нь ийм байдаг. Селектив сургууль нь ийм байдаг. Ийм хүүхдүүд орж болдог гэдэг ингээд айгүй их сайн мэдээлэл өгнө сургуулиудын талаар орох. Тэгээд тэн дээр тий асуултаа та асууж болно ч үлээ тий. Мэдгүй байгаа юм ярилцаж болно. Тэгээд ингээд дараагийн одоо ахлах сургуульд орох бүхэл зөв замдлыг тавьж өгнө гэсэн үг байхгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар Монгол хийж аваад маань ер нь сургуулиас залхахад утсаа авдаггүй. Эсвэл офис дугаараас залхахад утсаа авдаггүй. Одоо бас л нөгөө хэлний айдастай байдаг л да ихэнх нь ойлгохгүй ч юм уу. Эсвэл нөгөө вирус гэдэг энэ чинь бас no number no ID гэдэг ангууд вирус гэдэг явдаг ч юм уу. Эсвэл мэдээж завгүй байдаг. Өглөөнөөс одоо 7-8-аас 4 хүртэл ч юм уу уцаах боломжгүй ажилтдаг аав ээжүүд байгаа ихэнх нь. Тэнгууд нөгөө яг офис цагийн нөгөө ярилцах, ориентейшн дээрээ гих одоо санаачлага, урилга бүх юмыг ингээд өнгөрөөцөн байдаг. Гэтэ бол нүүтөр ингээд мэйлээр бол урьдчилан айгүй хилдэгтэй сургуулиас шууд залгаад ирэхгүй. Тэгэхээр тэрийг өнгөрөөгөөд ч юм уу мэдлгүй ч юм уу мэдээд ч юм өнгөрөөцөн эцэгхгүй байвал зүгээр сургууль дээр нь очиод заавал уулзах хэрэгтэй. Сургууль руу уцтаад ч юм уу очиод те бид нар ингээд ориентейшнаа ингээ өнгөрөөцөн хүүхдийнхаа тэгээд бид нар ямар сургуультай хүүхд талаараа сайн мэдэхгүй юм ч юм уу зөвлөгөө авмаар байна гэд очиход бол танд нэг тодорхой цаг зав ээж нь ярилцж байгаа сургуулиас заавал нэг хүн гаргаж өгөөд тэгээд айгу нээлттэй ярилцдаг дэмжин тэрэн дээр бол ориентейшнийг л өнгөрөөцөн бол одоо өнгөрсөн гэсэн юм байхгүй сургуультайгаа л ойр харилцаарай л гэж хэлмээр байна. Сургуулийн төгөөс бол ингээд сурагчдаа зориулсан, эцэг эхчүүдэд зориулсан ингээд харилцаа холбооны тал дээрх ажлууд бол нэлийн одоо тустай ажилтан хүртэл гаргаад ирсэн байгаа шүү дээ тий. Жишээл одоо community бүрээс ингээд Монгол сурагчид авмгайхан бол монголчуудаа ингээд хандсан одоо монгол орчуулагчтай чамшиг ингээд юм ажилтангууд авцсан байх жишээний. Тийм болохоор хүмүүс санаа зовхгүйгээр очоод одоо уулзаад тий ямар асуудал байгаа хүүхдийгээ яамаар байгаа ямар мэрэгчлээ олгомоор байгаа гэх мэтийг ер нь очоод зөвлөгөө авах бүрэн боломжтой юм ба шүү дээ тий. Тэгээд одоо Монгол хүүхд цөөнхтэй тий Монгол хүүхэд багтай ч юм уу тий Монгол юм ажилтнгүй сургуулиуд байвал translation юм уу интерпретер одоо орчуулагч авъя гэж request хийж болно. Үнэхээр одоо өөрснөө ойлголцох төвшөнд биш бол хэл зүгээр очиод те бид нар ийм мэдээлэл авах гэсэн юм аа. Бичгээр мэйлэр ч юм уу те мэйл ядаж бичээд тэгээ орчуулагчтай бид нар баймаар байна. Монгол орчуулагч олох боломж та нарт байна уу гэд тэр нөгөө нэг одоо бид ийм мэдээлэл манай хүүхдэд ямар чухал гэдгээ хэлээд ийм орчуулагч request хийж болно. Австралийн нэг давуу тал бол тэр штэ тий. Аль community байсан, аль улс үндэснийх байсан үнэгүй орчуулагчийн сервис гаргаад өгөх боломжтой байдаг тий. Тустай дугаартай тий. За тэгвэл ахлах одоо сургуулаа ингээд одоо ориентейшндээс сонгоод ахлах сургуультай ингээд шилжиж суралцдаг юм байж. Тэгвэл яг ахлах ангийн одоо сурагчдад сургуулийн зүгээс мэрэгжил сонголтыг яг хизээнээс нь зааж чиглүүлж өгдөг вэ? Ахлах ангийн сурагчдад бол яг мэрэгжил сонголтыг бол 11, 12 дугаар анги чинь бол яг бүр нөө төгсөг ахлах анги. 11 дугаар ангиас төгсч болдог, 12 дугаар ангиас төгсч болдог. Одоо монголоор бол хувийн хэрэг аваад шүү дээ. Тэнгууд 10 дугаар ангийн 3 дугаар улирлаас хичээл сонголтууд эхэлдэг 11 12-д орох. Тэгээд тэрэнд чинь нөгөө энд бол ихэнх хүүхдүүд бол Австралид туссан ч юм өөрснөө ямар мэрэгчтэй болохоо хаан сурхаа юунд дуртайгаа бол мэдээд олоод нийцсэн ч юм уу аав ээжтэйгээ ярилцаа зөвлөлтөд ингээд батлагдсан байж идэг. Тэр хүүхдүүд бол зүгээр ирээл хичээлээ сонгочдөг. Ямар ер нь хэлжүүлнээс бүх юм тодорхой болчихсон байна шүү дээ. Мэдээж мэдхгүй гайхаж байгаа 2-3 сонирхолтой ч юм уу уучраа олохгүй байгаа хүүхдүүд байгаа. Тэд нар маань болохоор ингээд ангийг одоо 10 дугаар ангийг хариуцсан зөвлөх тий 11 дугаар ангийг хариуцсан зөвлөх. Тэгээд тэрнээсээ гадна бас ментор гэдэг одоо багш нар байж идэг. Тэд нартайгаа ирээд ярилцаад уучраа олохгүй байгаа хүүхдүүд бол 10 дугаар ангийн 3 дугаар улирлаас эхэлж багш нар нь тэр жил анги даас нөгөө нэг зөвлөхүүд нь ярилцаж эхэлдэг. Тэрний хажуугаар бол аав ээжтэйгээ маш сайн ярилцгаж зөвлөдөг. Тэр уучраа мэрэгжил нэрээ уучраа байгаа хүүхдүүдээ. Тэгээд нөгөө нэг сонгох хичээлүүдийн сонгуулаа явуулдаг.
Тэгэхээр бас сургуулийн зүгээс бол хүүхдийн мэрэгжил сонголт, сургууль сонголт гэх энэ тал дээр бол маш их тусламжийг бол цаанаасаа ингээ ер нь үзүүлдэг байна шүү дээ, тий. Тэр болгоныг эцэг эх нар одоо юу нөгөө Монгол дахь сургалтын системтэй андуураад Монголд бол яг тийм хөгжлөгийг гаргах боломжгүй шүү дээ. Ер нь бол тий. Тэнгүүт энд олонгууд тийм хүүхдүүдтэй хандсан айгүй юм олон төрлийн үйлчилгээнүүд байгаа. Тэрнээс санаа зовхгүй сургуультай нь багштай нь уулзаад асуугаад ямар хүн туслах боломжтой байгаа гэрэл хайвал ер нь өөрсдөө ер нь цогтмол хийж явах хэрэгтэй байна тий. Тэгвэл бол ер нь айгүй тийм welcome хүмүүс шүү дээ тий. Ингээ нэг эцэг их ч юм уу ирээд уулзаад би хүүхэд маань ийм сонирхолтой. Одоо энд бол тэр мэрэгжил сонголтыг бол ингэ зөвлөлтгөл дөө. Одоо ability чи юу юм? Чи юу чадах юм? Чи юундаа сайн? Ямар чадвартай юм? Тэгээд motivation чи юу юм? Чи юу хийх хүсэж байгаа? Юу чамаа ингээд мотивац өгөх юм? Тэ? Тэгээд чи юу их дуртай юм? Тэ? Алийг хийгээд enjoy-дод байх юм. Гэх тийм 3 юм байдаг л та. Тэр 3-аар ингээд хүүхдийг шалгаад ч юм уу дүгнээд багш нар дайн уулзуулдаг. Тэр тухайн 10 дугаар анги бол 10 дугаар анги 11 дугаар анги 11 дугаар анги даасан зөвлөгтэй нь уулзуулдаг, ээж аавтай нь хооронд нь ярилцдаг. Тийм болохоор наа чи их ухаалаг систем байгаа сте тийм. Одоо Монголд бол хүүхдүүд нөгөө мэрэгжил сонголтын дээр ингээл яхаар ирээдүйд юу болох ингээл өмнө хийжсэн юм а бүгдийг мартчихдаг, өмнө юунд дуртайснаа мартчихдаг. Ирээдүйд ямар одоо мэрэгжил ямар цалин орох, их цалин олохын гэх мэтчлэн тэрнээс болоод ингээл ээж аавхан шахалтаар эсвэл өөрөө шал сонирхолгүй юмдаа ирээдүг харж одоо зарим нь ингээд яг ирээдүг харж сонголт хийх нь зөв. Гэхдээ хамгийн гол яг мэрэгжилтэй ингээ нөгөө амжилттай бай, амжилттай амьдрий гэж юм бол өнгөрсөнд байгаа нэрээ юу чадах юм те би юу хийх дуртай юм. Тэднэр дээрээс үндэслэж одоо сонгосон мэрэгжил бол хүүхэд үнэхээр цаашаа өөрөө хийх дуртай ажил байх болно гэсэн үг шүү дээ тий. Тийм аргаар бол хүүхдүүдэд бол айгүй тусалдаг. Мэрэгжил сонголт бол айгүй чухал шүү дээ. Ер нь ирээдүйд тэгэхээр хүүхд тэгээ хамгийн сүүлийн степ дээр нь бол ер нь аав ээж чинь чамайг тий биднээс илүү сайн мэднэ. Аав ээжтэй маш сайн ярилцгаж дэмждэг. Ер нь бол communication харилцах харилцаа л айгүй чухал гэдэг. Яг тэр үед хүүхд тэгээд тий өнгөрсөн бас history харах нь шүү дээ. Юунд сайн байсан, юунд дуртай байсан, юугаа сайн хийж чаддгийг, юуг хийгээд чи happy баяртай болдгийг. Тий. Тийм мэдээж ирээдүйд юу хэрэгтэй болох вэ? Тэр олон ийм факторуудыг бодож багш нар нь бол тийм зөвлөгөө өгдөг. Өөртөө айгу зөв зааж чиглүүлдэг байхгүй тий. Гол нь манай эцэг эхчүүд тэрэнд нь идэвхтэй оролцоод тий хэл усгүй гэж зовхон байхгүй ингээ орчуулагч авьяа гэ тий дуугаад ч юм тэгэл сургууль дээр хэрэгцээтэй байгаа юм аа эрэл хайгуул хандаж сурах хэрэгтэй юм л да. Тэгэл өө хэлэхгүй бүтэхгүй гэл ингээл хайчлаг биш. Жишээлбэл энэ бол ингээл нэг эцэг эхчүүдэд өгөх одоо тулгамцсан асуудлын зөвлөгөө болж таарж штэ тий. Үүнээс гадна чи яг ямар хуу зөвлөгөө эцэг эхчүүдэд одоо тий жишээнд ээж аваад ирлээ. За sorry Mongolian translator байхгүй ч юм уу тий одоохондоо энэ week busy. Тэгвэл тэгэл окей бүтггүй мэн гэд хаялгүй. Тэгвэл дахиад мэйлдээ. Эндхийн мэйлийн харилцаа бол айгүй тийм штэ төгс штэ тий. Ер нь бол манай Монголын утсаар ярьдаг ч юм уу уулзаа ярьж байгаатай хүүхд давхар одоо яг тэрнтэй ижил ийм хүчин төгөлдөр явдаг. Тийм үү тэгвэл дараагийн 7 хоног зав байх юм уу? Дараагийн 7 хоногт олдох юм уу? Би ингээд хизээ ажиллаж зохицуулбал боломжтой байна. Энэ миний хүүхдэд их чухал учраас надад орчуулагч хэрэгтэй байна ч гэдэг юм уу? Эсвэл үүр яаж бид нар тусалж болох уу? Тэ? Би хүүхдтэйгээ очиод ингээд ярилцаж болох уу? 10 дугаар ингээд орцсон тэ? Хүүхэд бол бас ингээд ярилцах яриа чадвар харьцангуй 3 талаас тий эцэг их багш өөрөө хүүхэд сууж байгаа нийлээд ээж аав нь хэлгүй байлаа гэхэд ч гэсэн гадралдаг хүнтэй очиод ч юм уу эсвэл тий их дотн одоо найдварт бол эсвэл хүүхэд нь жолтгоо ярилцаад ингээд ямар нэг аргаар цугтаа шийдвэр гаргах боломж бол байгаа. Тэгээл ууггүй дахин мэйлдэл хэрэгтэй. Одоо нөгөө эхлээд хоёлаа асуухад тэгжсэн те Австралид одоо баг сургуулаа төгссөн Австралид ингээд сурж исэн хүүхдүүдийн хувьд өөрийгөө ингээд илэрхийлэх чадвар одоо Монгол хүүхдүүдийг Монголоос шилжиж ирсэн ингээд сурж байгаа хүүхдүүдийг бодоход харьцангуй илүү байдаг. Тэгвэл тэр хүүхдүүд одоо яг багаасаа яг ямархуу одоо сургалтанд гэдэг юм уу хамрагдаад одоо тийм өөрийгөө нээгтэн яаж сургуулийн зүгээс тусалтын эцэг эхийн зүгээс яаж тусалтын тий одоо ахлах сургуулийн хүүхдүүд хичээлээс гадуурх яг ямар сургалтуудад хамрагдах боломжтой байдаг вэ? Ахлах сургууль за эхлээд нөгөө нэг багаасаа баг сургуультай бол хүүхдүүд нийгмийн ажилд оролцдог. Тэр нь бол жижигхэн хөөрхөн прожектууд гэдэг тий. Crochet club гэж жишээ татгаад бол одоо ингээд одоо ядарсан амьдралтай ч юм уу ингээд хүнд хэцүү нөхцөлд байгаа айлуудын одоо тижээвэр амьтад ч юм уу эсвэл ингээд асамжинд байгаа тижээвэр амьтад тий нохоо мууранд одоо ингээд хүүхдүүд
хувцс нэхэж өгдөг чинь. Тэрийг эндээ аюу ач холбогдол өгч завсарлагын үеэр ингээд огтын бүлэг байгуулаач юм. Тэр чинь нэг жижиг төсөл болчих жоо. Тэгээд ингээд сурна те багштайгаа ярилцсан тэр дундаа багаар ажиллана нэгэндээ туслан чадж байгаа чадахгүйдаа туслан нэхэд тэр хувцаа гаргаад ингээд тэгээ хамтдаа яваад гардуулаад ч юм уу тэр нохоо муурыг авчиад өгөөд ч юм уу тэр нь бол хүүхдийг аюух нөө мотивац өгдөг юм хийж чадлаа нийгэмдээ аюу сайн имиж хүн тусалж чадж дээ те тэгэнгუთ тэр хүн туслахын хажуугаар те хүн гинэ одоо нохоо муур амт тэр нохоо муурын амтын ямар байдгийг ямар амьдрал туулдаг ингээд ойлгох чадварыг аюух суулгадаг тийм хүмүүстэй тоолоромдох одоо ингээд бусдыг хүлээн зөвшөөрөх байгаагаар нь хүлээн зөвшөөрөх тэр нь стрессгүй байх арьс өнгөөр ялгавлахгүй байх ч юм уу тэгэж тийм жижиг дугуулын секцүүд сургууль дээр ингээд завсарлагын цаг яг л сургуулийн цагаар явагддаг тэгэнгუთ бас нөгөө student representative council гэдэг одоо сурагчдын зөвлөлийн төлөөлөгч тийм ангиас ангийн хамт олон болон багш нарын одоо саналаар ангиас нэг хүүхэд тэгж гардаг. Тэр хүүхэд бол ингээл сурагчтай төлөөлөл сургуулийн болон сургуулиас гаднах дүүрэг тоорондын юм нийгмийн ажилт ч юм уу ингээд сургуулаа төлөөлж ярилцдаг юм хийдэг одоо тийм хүүхдүүдийг хэлж байгаа. Тэгэж айгүйх нөө үүрэг хариуцлага одоо нийгмийн харилцаанд нээлттэй оролцох гэдэг энэ сонирхол юм хүүхдийн онцлог дээр нь тааруулсан юм өгдөг л дөө. Тэгээд ангийн даргууд байна. Бас ангиа төлөөлнө. Сургуулийн үйл ажиллагаанд рефлекс гэдэг. Тэгэнгუთ Монгол хүүхдүүдийн нийгмийн оролцоо ер нь хэр байдаг вэ? Одоо иймэрхүү үйл ажиллагаанд жишээ байгаа. Монгол хүүхдүүд бол тэ student representative council болсон. Би 2 3 одоо хүүхдүүд мэдчихээн. Бага ингээд тий бага ангид ирээд хэлнэ ингээд киндэгээс явж өгчөөс хайжирсан өөрийгөө харьцангуй бага ангийн монгол хүүхдүүд бол чөлөөтэй өөр байгаа халах ангийнхныг бодвол тэгээд монгол хүүхдүүд оролцдог тэгэнгუთ тийм нийгэм рүү чиглэсэн ажиллаар болон бас багаар ажилдаг нийгэм рүү чиглэсэн ажил прожектуудаар хүүхдүүдийг айгүйх нээлттэй хариуцлагатай өдөөж өгдөг тийм дэмждэг. Ахлах сургуульд болохоор яг энэс гадна дугуулсан секцүүд бол зөндөө байгаа. Бас л энэ нөгөө нэг прожект хүчин явна тийм хичээлийн цагаар. Тэгэнгუთ спорт сонирхолтой бол спорт орно тийм. Спорт бол их төлхөө ордог л доо. Спортыг бол багийн ажиллагааг айгүйх төлхөө заадаг. High school спортоор дамжуулж хөлбөмбөгийн баг, рагбигийн баг, усан сэлтийн баг ч юм уу волейболын баг гэх. Тэгээ одоо манай сургууль гэхэд бол манай Монгол охтууд волейбол тоглодог. Волейболын багт байдаг зөндөө хөөрхөн охтууд байдаг мундаг. Тэр чинь ерөөсөө хариуцлагыг заачж байгаа. Багаар ажиллахыг заачж байгаа. Бусдын өмнө үүрэх хариуцлага тийм бусдын өмнө үүрэх хариуцлага. Тэгээд тэмцээн юм сургуульд одоо тэмцээнд өөр сургуулаа төлөөлөөд өөр сургуулиудтай өөрчлөлт гэдэг чинь нийгмийн харилцаанд бас давхар оруулцдаг. Багаас нь одоо спортоор дамжуулаад задлж өгч байна. Дамжуулаад ер нь бол төвчээртэй бусдыг хүлцэнгүй зорилготой болгож байгаа. Тэгэнгუთ юу байгаа? Хөгжим, урлаг бол мьюзик бандууд байдаг сургуулийн хажааны. Тэд нар ч бас аюу хөөрхөн багаар ажиллаа сурчин. Олны өмнө гараа сурчин. Нээлттэй байгаа сурна. Нүүр хагарч чинь. Тэгэнгუთ бас л нийгмийн хүрээнд л өөрсдөө ингэ нээлттэй байгаад идэвхтэй оролцоотой байгаа сурч байгаа хгүй. Хариуцлагатай бас байж болно. Тэгээд арт ингэвэл visual design гэдэг одоо ер нь урлаг одоо хөгжмөөс гадна юм дүрслэг урлагийн юмнаар аюу хийдэг дугуулангууд байдаг цугтаа зууртаа эдгээр дандаа хичээлээс гадуурх одоо хичээлээс гадуурх нөө lunch time recess time-аар бол аюух болдог. Хичээлээс гадуурх хэрнээ хичээлийн одоо нөө хуваарь цагтаа багтаа төрхий хийдэг хүүхдүүд аюу дуртай явдаг. Тэгээд ер нь бол сонирхол юм хүүхдийн онцлог дээр тохирсон ингээд зөндөө олон хамрагдах дугуулсан секцүүд бол байдаг. Тэр хүмүүс хэлжсэн мэтгэлцээний одоо ярилцах дуртай ч юм уу те. Ялангуяа одоо миний харж байгаа бол Монгол болон Аз орнуудаас ирсэн хүмүүс бол олонний өмнө гарах ярилцах тал дээр өөрийгөө нээлттэй байлгах тал дээр айгуу дутмаг байдаг. Тийм хүмүүс бол болж өгвөл баг-багаар те мэтгэлцээнд яваад ч юм уу мэтгэлцээний юм уран хилтгэгч нийлтгэгч юм дугуулсан секцүүд байдаг сонирхолтой хүмүүс нийлүүлээд багш. Тэр нь одоо сургууль болгонд байдаг уу? Бага. Тийм юу дебейтинг дээр аюу сайн оролцоод шууд л мэдээж гараад аюу нөгөө тэрлаг өөрийн хоёул дээр ярьж байгаа нээлттэй хүмүүс ч болохгүй ч гэсэн баг тэрийг сонсоод
хийж үзэж штэ. 1 минут ч болтой өнөөдөр яриад ч юм уу дараагийн удаа 5 минут ч юм уу нүүр хагарна гэдэг штэ. Тэгж мэтгэлцээ чөлөөтэй өөрийгөө илэрхийлээ сурна. Нүүр нь хагарч ийн өөрийгөө чөлөөтэй илэрхийлж сурч ийн олны өмнө гараа сандралгүй их даруй ичимхий байдал нь багасдаг. Нэмэлтээр мөн тий олон талаас асуудлыг олон талаас харж сурна штэ мэтгэлцээнээр суралцсанаар тий. Австралид одоо ахлах сургууль сурж байгаа хүүхдүүд бол зөндөл ер нь өөрийгөө хөгжүүлэх өөрсдөө нэмэлт сургалтууд ер нь нэлээд байд юм байна тий. Ер нь их давуу талтай байд юм байна. За chess club хүртэл байдаг. Ингээд ланчаар гэдэг шатар тоглолт хүртэл хүүхдүүд бол бөөнрөөд нэгтэй нэг багшийн одоо удирдлаганд орох юм уу багш нь хажууд нь хянаад хараад ч юм уу заримдаа цуг тоглоод ингээд шатар тоглох туртай хүүхдүүд маань нэрээ шатраа тоглодог. Зураг гой зурдаг, зургийн авьяастай ч юм уу сонирхолтой хүүхдүүд маань зургийн багштайгаа зургаа зурчдаг. Тэгэл волейбол тоглох туртай хүүхдүүд нь бол волейболоо тоглодог ч юм уу тийм сонирхолоор дагнуулаад завсарлагын үеэр ч гэсэн зөндөө дэмжиж тийм ажилдаг. Тэгвэл одоо дөнгөж ингээл Монголоос шилжиж ирээд ахлах сургуульд орж байгаа хүүхдүүд бие барьж ингээд ичээд зовлохгүйгээр ер нь бол аль ч үйл ажиллагаанд нээлттэйгээр оролцоод тий хэдий сургуулийнхаа ингээд цөөхөн Монголтой ч байсан хамаагүй ер нь тий яг тэр сургуулийн нэг тий байх хэрэгтэй. Тийм байх. Идэвхтэй харилцаанд орж идэвхтэй дугуулсан секцүүд өөрийгөө голохгүйгээр тий манай монгол хүмүүс айгуу даруухан. Айгуу мундаг штэ тий. Ухаалаг юм чадвартай монгол хүмүүс бол потенциал бол байгаа. Гэтэ айгуу нэг юм монгол хүний зан ч юм уу бүрэг хичэв хийж юм уу өөрөөдөө нэг ихтгэл нь баах ч юм уу за би чадахгүй ч юм уу нэг юм хойш нь өөрийгөө татаад идэх л та. Тэгхгүйгээр л чөлөөтэй л байх хэрэгтэй. Тэгээ тэрийг гол нь ээж аав нь тий хамгийн гол нь гэрт нь ээж аав нар хүүхдүүдтэйгээ ярилцаж урам зориг өгч өсвөр насны хүүхдүүдийг илүү сайн ойлгох фундамент нь ээж аав нь болох хэрэгтэй. Ойлгож ярилцаж сонсож дэмжиж чадна гэдгийг бол дахин хэлж итгүүлэх ёстой л гэж бодож байна. Чадвар нь байгаад байдаг хэрнээ нэг өөртөө итгэл нэрээ тутмаг арай бүрэг зөрөгжүүл зааж хийж чадах юм уу манай энэ болд юм уу тий тэр одоо харьцангуй багассан л байх л та бидний үед бол бас тийм айгу илбэглээсэн шүү дээ тийм гот юугүй бол чи яах гэсэн ингээд тэггүйгээр л миний хүү чадчихна миний хүү мундаг байна чи оролдоод үз болохгүй байсан ч зүгээр чадахгүй байсан зүгээр заавал тэрийг эхний удаа оролдоход бүх юмыг чаддаг байх. Бүх юм амжилттай болох албагүй тийм өсвөр насны хүүхдэд тэр айгүй эмзэг тусдаг. Айгүй эмзэг насл юм шиг санагдав надад. Энэ high school-ийн хүүхдүүд ялангуяа 7 8 9 дугаар ангийнхан ч юм уу нэг өөрсдөө олох гээд юм уу нэг юм шилжилт явагдаад тэгээ шинэ орон дээрээ хил усгүй гэр орноосоо ол ах トゥ найз нөхөд бүх юмнасаа хол ингээд шинээр л шинэ ертөнцид хөл тавьж байгаа ингээд ийм эмзэг байгаа хүүхдүүд чинь бол ээж аав нь айгүй сайн ярилцаад өдөр болгон л нэг 30-40 минут ядаж зарцуулаад ярилцчихэл байх хэрэгтэй л гэж бодож байна. Тэгснээрээ хүүхдүүдэд нүүр хагараад тийм гэртээ ер нь бол тэгж ажиглагддаг штеп. Аав ээж нь анхаарал их тавьдаг ч юм уу айхтар их шүүмжилгүйгээр тий сонсдог ч юм уу айлын хүүхдүүдийн ээж аавын хүүхдүүд бол ингээд өөртөө ихтэй зэний нэг өөрийгөө олцсон. Ингээл байж идэг. Тэгэнгүүт ингээл асуудалтай хүүхдүүд бас ажигладаг. Тэгтээ ингээл ээж аав сонсохгүй ч юм уу ингээл ээж автаа бараг уулздаг ярилцдаг ч юм уу эсвэл ингээл ярилцгаараа загнаждаг ч юм уу тий эсвэл ингээл зодож модгол гэдэг ч юм уу тийм хүүхдүүд бол айгүй их стресстэй сургууль дээр ирдэг. Тэгээ гол нь тэр гэрээс ирээд сургууль дээр тэр хүүхдүүд чинь өөр мэдээлэл авдаг. Тий өөрийнхөө эрх нь ямар байна? Энд чинь Монголын сургуулиас шал өөр тий. Тэгэж багш нар хүртэл зүгээр л нэг 5 минутын завсарлагын яриа хийж хахад тэр хүүхдэд айгүй их мэдээлэл өгдөг. Чамд ийм эрх байгаа. Чи ингэж болохгүй. Чамд хүн ингэж харьцаж болохгүй тий. Чи хүнтэй ингэж харьцаж болохгүй гэдгээр ингээд айгүй их юм сурч хацгааж идэг. Одоо яг орчинд нь ажилдаг хүн гэсэндээ айгүй нөгөө эцэг эхчүүдэд хэрэгтэй айгүй их гоё үнэтэй олон зөвлөгөө мэдээллүүдийг өгч байна. Үнэхээр их баярлалаа. Австралид байгаа Монгол сурагчид, Монгол эцэг эхчүүд бол үнэхээр азтай байна тий. Сургуульд нь өөрсдөнд нь туслаад ингээд бүх асуудлыг нь хооронд нь багш ажилчид болон хүүхдүүдийг эцэг эхчүүдийг хооронд нь холбоод өгөх юм орчуулагч, туслах багш ингээд ажиллаж байгаа гэдэг бол үнэхээр том давуу тал. Тэгээд ажилт нь амжилт хүсье. Тэгээд манай подкаст ингээд цаг дуусж байгаа учраас ингээд хоёулаа яриагаа үгээр өндөрлөе. Тэгээд өшөө цаашаага дараагийн подкастуудаар тий бүр илүү хэрэгтэй мэдээлэл юу гэдэг тий сургууль дээр хүүхдүүдэд зориулсан хоёулаа тэр талаар тэгээд дараа дахиж ярилцсан гэж найдаж байна. Тэгээд баярлаа. Баярлаа.
Хэрвээ өөр ярихаар ингээд бас марцсан юм байвал чи бас хэлж бодсон шүү дээ. Байгаль хаталтаа зөвлөгөөс ч яг харин тийм зөндөөл юм байдаг. Тийм цаг айгу баг байна. Хэлж ярих юм их байна. Тэгтээ бол ер нь бол манай Монгол эцэг эхчүүд мундаг штэ тийм ингээл зориул ирсэн өөрснөө сураад ажиллаад 2 3 хүүхдээс сургаал тийм айлууд байхад бол би бол аюу мундаг гэж хардаг. Гэхдээ бол ер нь тийм хүүхдүүдтэйгээ сайн ярилцмаар байна. Сургуультай сайн хамтран ажилламаар байна. Хэлгүй гэдэг бэрхшээлээр одоо хэлгүй гэд бодчоод ирэхгүй, харилцахгүй хайж болохгүй, багш нартай ярилцвал, сургуультай ойрхон харилц, хүүхдүүдтэйгээ ойрхон харилц, хүүхдүүдээ маш сайн сонс. Тэгээд болох бахта бусдна гэж бодчих. За цаашаа бас өөр ингээл дэлгэрүүлж асуух асуулттай эцэг эхчүүд бас тийм хүүхд махлах сургууль сурдаг ч юм уу тийм эцэг эхчүүд байх юм бол манаас пэйж хуудасаар дамжуулаад бид нартай холбогдоод ингээд чамаас дахиад асуух юм асуучих болно шүү дээ тийм. Тийм болно. За баярлалаа. За баярлалаа.